What's up guys? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Өнөөдөр Delta Force-ийн character-уудыг скиллтэй тайлбарлахаар ирлээ. Шинэ бичлэгтэй тавтай морил. Kai Silva дууддаг нэр D-Wolf. Assault буюу дайралт их ролны оператор. Түүний ашигладаг хэрэгслүүд дайнд эсрэг талаас хурд хүчээр давуу болгодог. Exoskeleton-ы тусламжтайгаар passive skill болох гулсах хөдөлгөөнийг хийж айлын аймээс хөнгөн гаргадаг. Smoke grenade мэдээж богино хугацаанд хурдан тархах утаа байрлал солих, нууц хийхэд ашиглана. Артан багт хөрөмж нь triple blaster бөгөөд нэг дор 3 гренейд нүүлгэж өргөн хүрээнд сайн дэмэжтэй ортдог давуу талтай. Мөн айлын машин механизмд дэмэж өгөх боломжтой. Үндсэн скилл Motorized Exoskeleton хөдлөх хурдыг тодорхой хугацаанд нэмж дайснаа буулгаж авсан тохиолдолд цусаа нэмдэг. За ингээ базаа дэлгэхэд хурд хөдөлгөөн уян хатан учраас дайны үед давуу байрлалыг богино хугацаанд өөртөө ашигтайгаар эргүүлэх чадaltaй. D-Wolf. Дараагийн оператор бол Wang Yuhao. Дуулах нэр нь Wyron. Мэдээж Assault operator. Dynamic auxiliary хэмээх төхөөрөмжийн тусламжтай дайнд давуу талыг их гаргаж чадна. Түүний passive skill Dynamic auxiliary system. Хэрэв өндрөөс унах тохиолдолд энэхүү багж ачааллан авах дэмэжийг багасгадаг. Мөн газар дах хөдөлгөөний хурд багахан нэмэгдэнэ. Magnetic bomb. Хан болон айлын оператор эсвэл машин механизм танкны гадаргуу дээр наалддаг дислэгч нь ихээхэн дэмэжийг үзүүлэх бөгөөд Warfare мод дээр хан нурааж хамгаалахад хэцүү болгоно. Dynamic propulsion нуруунд дах төхөөрөмжийн тусламжтай богино зайд үсрэлт хийн. Мөн айлын үннийг унгах бүрт skill cooldown нь багасна. Хэрвээ айл off-angle-аас эхний буудалд хийх үед хурдан бултаж гарч cover авч чадна гэсэн үг. QLL 32 Crouching Tiger. За түүний core skill байна. Агаар шахсан сумаар буудаж тэр нь задрахтаа дайснаа богино хугацаанд шал арчуулнаа. За тэр оронд тэгээ шоглолчдөг юм уу аа? Хангалттай цаг гарч ирэх дамж ойрхон байвал. Damage movement сайтай болохоор хүмүүс их тоглож харагддаг л да. Wyron-аар. Delta Force тоглоомын season 4 явагдаж байгаа. За тэгээ саяхан шинээр нэмэгдсэн Heli Demontable Operator Nox байна. Дууддаг нэр Nox байна. Assault Operator. Нийтдээ 3 Assault Operator байгаа. За тэгээ хурдагч маань эхний skill бол Tactical Flashbang байна. За мэдээж Counter Strike тоглодог хүмүүс бол мэдж байгаа. Хананд ойж болдог. Flashbang-аар айлаа цайруулдаг. Easy. За түүний хоёр skill бол Whirlwind Disc. За энэ disc хэлбэртэй төхөөрөмж нь айлын бие одоо ингээд төвч skill эргэж болно. Эсвэл дамжих зорилгоор бас шийдэж damage өгч болно. За энэ disc нь яадаг вэ гэхээр энэ disc нь айлд очихоор хутаг гарч ирээд damage-лэн. За мөн айлын хурдыг сааруулдаг байна.
core skill болох silent assault байна. Зэвүүн жатхны skill байгаа. Чимээ бууруулт айлд өөрийнхөө байршлыг мэддүүлэхгүй явна гэсэн ашиглахад айлд ер нь бол салхисрах нэг тийм чимээ сонсохоос өөр юм бараг сонсдохгүй. Хэрвээ юм дээр авирах ч юм уу авирж байгаад буух тохиолдолд чанга чимээ гарах юм бол бас айлд сонсдог юм шиг байлаа. Байршил илрүүлдэг операторууд түүний байршлыг яг бас харах боломжгүй гэсэн үг байна шүү дээ. Түүний passive skill бол айл Noxus damage авах юм бол тусаа удаанаар нөхөн. Айл knockdown хүнээ босгох тохиолдолд цаг нь илүү удаашрна. За тэгээ Warfare mode дээр цус буцаж нөхөх нь удаашрна. Марч багийн тоглоом дээр support role бол үнэхээр чухал байдаг. За тэгээ өнөөдөр Royce Smith-тэй танилцах нэ. Түүний дуудах нэр Stinger. Passive skill бол Expertly Rescue гэдэг skill байна. Түүнд одоо өөрт байх Hive Tech карбоны тусламжтайгаар knockdown болсон хүнээ богино хугацаанд босгох боломжтой. Бусад операторуудыг бодвол босгосон хүн нь цустайгаа босноо гэсэн үг. Түүний дараагийн skill бол Smoke Grenade. За энгийн нэг cover авдаг smoke-ыг бодвол Hive Tech бууны тусламжтайгаар хэрвээ smoke руугаа тэр буугаараа буудах юм бол өнгөн ногоороод тэр smoke-ын дотор байгаа зайнда өөрийн хүмүүсийг болон өөрийгөө хийлгэнэ. Түүний дараагийн skill бол Smoke Screen. Дрон ашиглан утаагаараа зам заснаа. Байрал солих, cover хийх, эсвэл хүмүүсээ босгох зэрэг олон давуу тал болно. Түүний core skill бол мэдээж түүний гар буу, Hive Tech pistol. За энэ буугаараа багийн хүмүүсээ буудах юм бол цусыг нь нөхөх болно. Мөн 2-3 багийн хүн чинь ойрхон зайд байралтай байх юм бол давхар хийлдэж болно гэсэн үг. Ки баяндаа удаан дарснаар өөрийгөө бас давхар хийлдэх боломжтой. Энэ удаагийн бичлэгээр 3 assault operator, 1 support operator танилцууллаа. Бичлэг таалагдсан бол comment, just comment.